2026 оны төсвийн төслийг дагсан шүүмжлэл улсын хуралд өргөн баригдсанаас хойш энхүү хөөрч эхлээд байна. За ялангуяа Монгол Ардын наам доторх асуудлаас үүдэн 2026 оны төсөв улсын хурлын дэмжлэг авч чадахгүй унаж болцсошгүй улс төрийн нөхцөл байдал үүсэж байгаа. За тэгвэл засгийн газрын гишүүн Сангийн сайд Жавхлан 2026 оны төсвийн төсөл Монгол банкны мөнгөний бодлоготой явцав нийцсэн. За одоогийн эдийн засгийн нөхцөл байдал тулгуурлан маш сайн тооцоотой болсон гэх байр суурийг илэрхийлж байна. За өчигдөр хурал дарга тэгж хэлсэн. За ихтэй харамсалтай байна. Төсвийн хилцүүлэг эхлэв байна. Төсвийн хурал дээр хилцүүлэг эхлэв байна. За засгийн газрын бас тайлбарыг сонсож амжааг байгаа шүү дээ хурал дээр те. За тэрний өмнө болсон яаралтай хэлсэн нь бол харамсалтай байна. Энэ удаагийн төсөв төсвийн энэ алдагдал бол эдийн засгийн өсөлтийн төлөх, эдийн засгийн макро доктортой байдлыг хангахын төлөх ийм төсвийн алдагдал юм байна. За энийг бол бид одоо маш ихтэй зоригтойгоор хэлэх байна. За өнөөдрийн байдлаар эх оны төсвийн төслийг улсын хурал дахь ардсан намын бүлэг танилцуулсан бөгөөд за бүлэг 4 цаг гаруй уг асуудлаар хилэлцэж мэдээлэл сонслоо. За гэхдээ салбар бүрээр нарийн харж танилцах шаардлагатайгаа тул төсвийн төсөлтэй холбоотой байр суурь илэрхийлэхэд хараахан эрт байна гэх тайлбарыг гишүүдийн зүгээс өгч байна. За энэ нь ч цаавар улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм. За харин Сангийн сайдын хувьд төсвийн асуудлыг улс төржүүлэх нь улс орноороо тоглож байгаа гэсэн үг. За ялангуяа намын даргын сонголттой холбож барьцаалж болохгүй гэдгийг онцолж байна. За улс төржүүлж улс төрийн нөхцөл байдалтай уялдуулж одоо намын даргын сонгуультай холбогдуулж төсвийг хэрвээ барьцаалж үнэхээр энэ байдал руу явж орвол энэ маш харамсалтай зүйл. Маш харамсалтай зүйл. Улс орноороо тоглож байна л гэсэн үг. Энэ макро докторгүй байдал гэдэг бол бидэнд маш үнцэнтэй шүү. Ялангуяа одоо бид зээлжих зэрэглэлээ аудитлуулж байна. Бид нар нодлын хэлжсэн те 2012 онд за би нэг улс төрж тэр үеийн засгийн газрын ерөнхий сайд гэж би хэлдэггүй шүү. Алдсан тэр зээлжих зэрэглэлийг бид нар 12 жилийн дараа маш үнэтэйгээр энэ хооронд юу болов те одоо хэдэн банк дампуур ямар их өртөгтэй энийг бид нар эргэж олж авч чаддав тийм ээ. Фич агентлаг сая хурж ирээд нодон жил авсан зээлжих зэрэглэлийг хийж хэвээр батллаа гэд баяр хүргэж явсан. Дараагийн хоёр нь ирсэн одоо яг Moody's S&P яг ажиллаж байна. Ямар ч засгийн газар боосон төсөв хангалттай сайн шүүж тооцоолж хийсэн гэдгийг онцолж байна. 1.3 их найдын алдагдал нь эдийн засгийн өсөлтийн төлөөх макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чиглэсэн бодлого гэдгийг онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг сануулж байна юм а.